Таны мэдгэн телевиз Монголын кикбокс дулаан спорттой холбоо хамтран бэлтгэдэг Fighting sport хөтөлбөрийн 190 дахь дугаар үзэгч та бүхэн төрөхөд бэлэн боллоо. За энэ удаагийнхаа дугаараар бид Австри улсын Инсбрук хотод зохиогдсон дэлхийн цомын аврах шалгах тэмцээнээс одоо бэлтгэсэн нэвтрүүлгээ хүрэх болно. За энэ удаагийн нэвтрүүлгээр бид залуу кикбоксчдын аваргын төлөө тоглолтуудыг одоо төвөрлөн бэлтгэсэн байгаа. За 60 кг-ийн жинд одоо хүч үдсэн одоо Чулуунбаатарын Шижир Эрдэнэ маань аваргын төлөө одоо тулаана Герман улсын одоо тамирчинтэй хийсэн байгаа. Энэ тулааны хэсгээс үзэж та бүхэн харж байна. За хөх болонд одоо Монголын тамирчин Шижир Эрдэнэ, за Улаанбаатарт одоо Германы тамирчинаар одоо энэ удаа Жира таар ингэ тоглож байгаа. За сая Шижир Эрдэнэ урд гарын хажуугийн цаг тун хүчтэй боллоо. Тэгээд энэ удаа бол нэлээд бас тактикийн одоо зөв одоо тоглолтууд тулаанууд хийсэн байгаа. Төрүүжийнхээ одоо тулаанууд дээр их сайхан дуршлаг авч тэрнээсээ одоо суралцж одоо шударгын тулаанаа их гоё одоо хийж гисэн байгаа. За энэ саржин дээр Германы тамирчин нэлээд нуруулаг тэгээд одоо их урагшаа дайрдаг ийм ирч хүчтэй ийм тамирчин байсан. Тэгээд энд нь тааруулж дандаа одоо төрүүлж ажиллаж байгаа. Өрсөлдөгчөө одоо довтлогоос өмнө одоо доогоор хөл одоо локик тэгээд одоо гарын хөлтэй холбож ингэж төрүүлж ажиллаад байгаа. За энэ дээр сая 1 2 3 одоо гарын одоо цохилтуудыг оновчтой болж байгааг үзэж харж байна. Тэгээ энэ дээр бас нэг юм анхааруулж хэлэхэд энэ тулааны бичлэгийг бол одоо бид өөрсдийнхөө сонирхчдын одоо камераар мэрэгжлийн биш хүмүүс одоо бичсэн. Тэгэхээр энэ телевизийн бас эфир шаардлага үзэж та бүхний одоо тод том руу харъя гэсэн зүйлүүд мэдээж харагдахгүй ийм одоо учир дутагдал. Би энийг бас ойлгож энэ хөтөлбөрөө үзэн хаа гэж бодож байна. За ингээ Шижир Эрдэнэ бол хөл гарыг одоо холбож зөв одоо довтлогоо жоноо аваад байна. Одоо локик гэж ярьдаг хөлөөр хөл рүү өшгөлөө. Тэгээ гарын одоо довтлогоо нэмж ингэж оноо аваад байгаа. За Германы тамирчин бол ерөөсөө урагшаа маш их зүтгэдэг ийм одоо тамирчин байсан. За энэ дээр бүр команд сонсохгүй шүгжээс анхааруулга авж байна. Залуу тамирчин байсан. Энэ жил одоо 16 нас хүрж байгаа. За түрүү жилийн бас дэлхийн цомд төрүүлж исэн ийм одоо залуу тамирчин Германы одоо өсөж байгаа. За сая Шижир Эрдэнэ доогоор хөл тэгээд одоо гарын довтлогоонууд их гоё боллоо. За сая гидсэн дэрэн цохилт орчлоо да. Тэгээд бас азар хонх дуурчих шиг боллоо. За Шижир Эрдэнэ маань харж байна. Одоо Дундгов аймгаас одоо шалгарын гарч одоо сүүлийн 2 жилийн дотор одоо за эндээс доогуур одоо хөл тэгээ одоо за хөл оновчтой болон гарын цохилт их оновчтой болсон. Тэгээ энэ кикбоксийн онцлогууд ерөөсөй цэвэр одоо цохилтууд бас оноо өгч идэг. Хамгаалтан дээр за энэ дээр ахаад одоо хөл тэгээ урд гарын хажуугийн цогт ахаад оноо авчлаа. Тэгээ энэ одоо оноо бол одоо дэлгэцэн дээр гарч байгаа. Эхнээсээ л одоо Монголын тамирчийн оноо одоо түүж одоо илүү одоо явсаар гоод ингээд тоглолтыг бас өөр юм болгож чадсан юм аа. За энэ дээр Монголын одоо фэнүүд, балешгүүд хүчтэй байсан учраас эрингний шүгчээс анхааруулга өгсөн байгаа. Монголын одоо тамирчид одоо юу гэдгийг шүгчдийн анхаарлыг бас татхууцаар тийм одоо чанга шууган гаргасан учраас шүгчээс анхааруулга авсан. За ингээ одоо тулааны 2 дугаар үе харагдаж байна. За Германы тамирчин бол их дайчин тамирчин байсан. Ерөөсөө урагшаа явж одоо зүтгэсэн. Энийг ашиглаж Шижир Эрдэнэ маань ухтуулсан цогт хийгээд байгаа. Тэгээ одоо ухтуулсан ийм довтлогоо хийчээд өөрөө сэрж ажиллаад байгаа. Ингээд маш гоё зөв одоо арга тактик барьж ингэж одоо тоглолцсон байгаа. За сая одоо урд гарын хажуугийн цохилт тэгээ хөл дээрээ яваад одоо энэ өндөр том нуруулаг тамирчинтай бол зайд нь орохгүй ингэж тоглоод байгаа. Довтлохойдоо дундын зайд довтолчоо тэгээ хамгаалах үедээ одоо за сая өстой доогуур одоо локик өшгөлт гэж ярьдаг маш хүчтэй одоо өшгөлж бас цэвэр одоо оног авч чадлаа. За ингээ сөрөөд одоо гараараа гоё ажиллаж байна. За энэ хараа яг зайд нь орол хавилтаа ингээ хөл гар одоо урт ийм тамирчин байсан. За одоо холын зайд бол одоо бас оноо авч чадж ирсэн Шижир Эрдэнээс. За тэгээ дундын ойрын зайд одоо довтолч ингэж Шижир Эрдэнэ маань зөв одоо зайгаа одоо зөв барьж ингэ довтлоод байгаа. За тэгээ би түрүү хийсэн энэ бичлэг маань бас сонирхчдын бичлэг шүү. Энийг бас ойлгож байсан тулааныг хүлээж авах хаа гэж бодож байна. За их гоё хөл гарын холбосон маш гоё довтлогоонууд хийлээ. За аваргын төлөө тулаан бол маш ширүүн болсон. Мэдээж одоо Аз ТV-с анх одоо зодголж байгаа энэ Монголын тамирчдад Европын тамирчид одоо авраг цолоо алдах мэдээж хүнд байсан мэдээж. За мэдээж өгөхгүй ч гэсэн нэг хэсэг бас бүлэг мэдээж байсан ойлгомжтой. За гэвч одоо Монголын тамирчин эхнээсээ одоо санаачлагтай ур чадвар одоо өндөр гэдгээ харуулж одоо довтлогоонууд нь оногдохгүй өөрөө одоо оновчтой одоо довтлогоонуудаа хийсээр
Ингэж 2 дугаар үеийг дуусгаж байгааг харж байна. Зааса урд гар дээгүүр давуулаад баруун гарын зүүн гарын одоо хажуугийн цогцол их гоё болсон. Ер нь ихэнх оноогоо доогуур одоо локийг хөшгөлөөлт. Тэгээ урд гарын за энэ сая доороос одоо үлгөөд маш гоё одоо давталч гисэндөө. Их гоё болсон. Займар зүхтааж явж байгаад ингээд одоо яг одоо сөрөөд ороод ирэхэд огтуулаад одоо урд гарын доороос ихэд одоо маш оновчтой болж энэ Германы тэмцэл дэвчээр харагдаж байна ерөөсөө. Энэ хүн цогцолтууданд орчоод одоо зохилт авдггүй. Тэгээ эзэдгүй. Тэгээ багш руугаа маш анхааралтай сонсож байгаа. Команд одоо сонсч тулалддаг. Ийм одоо тамирчин байсан. За энэ дэр хонхтуус. За их гоё 2 дугаар үе бол яа харахгүй гоё. Ийм сонирхолтой ширүүн ийм товтлогоонуудыг одоо үзүүлээ. За энэ дэр их гоё болсон да одоо логик гэж ярина. Доогуур одоо өшөглөл хөлөөр хөл рүү одоо товтлсон товтлогоон дээр маш гоё болж гисэн байна. Хаалтыг одоо нэвтэлж тийм ээ одоо оновчтой ийм болж гисэн. За ингээ 3 дугаар үе гэж чинь. За тэгээ 2 дугаар үе дээр ганц одоо хөлийн товтлогооч гарын тэр дороос одоо цохилтоор цэвэр одоо оноог одоо авч чадсан. Тэгээ энэ маань одоо төдийл нокаут буюу хүн цогцолт гарах одоо юу гэдгийг нөхцөл их ховролтой. Яагаад тэгэхээр энэ маань одоо сонирхчдын дөрмөнд зориулаад энэ тамирчдын эрүүл энэ мэд одоо рискийг багасгах зорилгоор бэлийг нэг тусгай бүтэн атгадгүй. Тэгээ одоо хамгаалах чадвар сайтай ийм одоо бэлигээр тулалддаг байгаа. Герман улсд үйлдвэрлэсэн одоо топ 10 гэж бэлий 10 одоо унзын ийм жинтэй ийм бэлий. За энэ маань бол төдийлөн бас цохилт аваад одоо хүнийг одоо унахад хэцүү. Ийм учраас одоо ихэвчлэн одоо тамирчид маань одоо зөв одоо оновчтой онж ингэж одоо оноо авч ингэ тоглох одоо шаардлагатай болдог. За тэгээ Германы тамирчид дэвчээр харагдаж байна. 3 дугаар үе дээр аль аль нь илүү цоцсон. За шижрид маань чарахгүй одоо 4 5 тоглолт хийж ингэж одоо шудрагын тоглолтод одоо гарч ирж байгаа. 2 ирингийн дээр л энэ маань одоо хэдөө. За сая урд гарын одоо хажуугийн зэгт тогтуулаад их гоё орлоо. Дээр нь одоо өвдөгний давталгаа их дэвчээртэйгээ ажиллаж өгч байна. Энэ өндөр тэгээ энэ хэцүү энэ тамирчинтай их гоё одоо зайд нь орохгүй хөл дээрээ ажиллаж ингэж одоо төрүүлж ажил санаачлагтай одоо ажиллаж ингэж давталгааныг өөрийн болгож байгаа харж байна. Тоглолтыг тулааныг. За төгсгөл одоо хэдхэн одоо секунд уг дутуу байгаа да. Тэгээ одоо Германы тамирчин бол урагшаа одоо зүтгэж байгаа, хожигдж байгаа мэдж байгаа. Оноо бол одоо том дэлгэцээр гараад байгаа хэн хожигдж байгаа хожигдохгүй. За энэ Монголын одоо тамирчны одоо тоглолтыг одоо энэ гадаадын мэрэгчлэлтүүд бол их анхаарал үзсэн. Тэгээ энэ тоглолтын бол бас Германы хиллүүд, Австри одоо сони хиллүүдээр ярьсан байгаа. Монголын одоо залуу одоо нэг үе одоо яа харахгүй одоо дэлхийд одоо ийм данстай болж ингэж гарч ирж байна. Энэ одоо тулааны одоо дэлхийн цомоор одоо Монголын тамирчид хэр өсөж байгааг бас харж ороход байлаа гэсэн одоо мэдээлэлүүд гарч. За сая өвдөгний одоо 2 товтлогоо оновчтой болсон. За энэ дөрөв маань бол одоо 60 кг-ийн жингийн К1-ы одоо дөрмөрийн одоо тулаан одоо явагдлаа. За К1-ы дөрм бол хүйлгаар дээр нь өвдөг ордог байгаа. За ингээ одоо шижрээд маань яа харахгүй одоо дэлгэцэн дээр ялсан оноо гарсан. За гэвч одоо сэтгэл санаа зовж ил байла. Яг тэрээс төрүүчийн тоглолтууд манай шижрээд маань Германтай хийсэн тоглолтын дээр дэлгэцэн дээр одоо Монголын тамирчин яллаа гэж гарсан боловч бас ялдыг нь Германы одоо тамирчинд өгсөн ийм бол тал бий. Тэгээ нэлээ одоо маргаан болсон ийм асуудал ийм дэлхийн цомд гарсан. Тэгээд за энэ удаа бол одоо бас л сэтгэл өгсчил байсан. Гэхдээ бол одоо яа харахгүй энэ одоо олон үзэж байгаа хөвлөлийн мэдээллийн үзэгчдийн өмнө бол одоо яа харахгүй цэвэр ялтыг манай шижрээд нь гаргаж 2010 оны дэлхийн цомын авраг гэж энэ одоо эрхэм хүндтэй цолыг одоо хүртлээ. Тэгээ энэ мэдээж бол энэ одоо амжилт бол мэдээж амархан олдоогүй. Энэ одоо тамирчны нүр хөдөлмөр, сахилга бат одоо бүх одоо зүйл одоо нийлж ээж энэ одоо тамирчны амжилт одоо Монгол улстай ирж байна. За ингээ одоо энэ шижрээд маань ялтаава зогсож байгаа сайхан акшн үзэх. За энэ дээр хөл гарын цохилт их гоё болсон доо. За энэ дээр хөлийн лоуки маш гоё болж гисэн. Одоо яг одоо цэвэр ялтуудыг одоо яа харахгүй хийж өгж ингэж улсынхаа нэрийг гаргаж одоо төрийнхөө далбааг мандуулж чадсан юм аа шижрээд маань.